Сайн байцгаана уу үзэгчдээ, One Design нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн архитектур булангаараа залуу архитектор Ариун Болдыг онцолж байна. Тэрээр шинэ үеийн чадварлаг архитекторуудын нэг юм. Ингээд түнтэй уулзаж архитектор хэмээх мэргэжлийн тухай болон өөрийнх нь хийсэн бүтээлүүд сонирхол гээд олон сэдвээр дэлгэрэнгүй ярилцсанаа танд хүргэе. Ингээд нэвтрүүлгээ үл автсан. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, One Design нэвтрүүлгийн архитектур болон эхэлж байна. Ингээд архитектур болонгаараа би та бүхэнд барилга байгууламжуудын архитектурын тухай мөн архитектор, дизайнеруудыг та бүхэнд танилцуулдаг байгаа. Ингээд энэ удаагийн дугаараар архитектор Ариун Болд хүрэлцээрээд байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр яриагаа ингэж эхэлмээр байна л да. Одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа зарим үзэгчид одоо ийм хөдөө тохиолдол бас нэлээдгүй тохиолдсон. Яг архитектор гэж хин юм бэ? Архитектур гэж яг хоорондох ялгааг нь сайн одоо ялгаж салгадаг гэх юм уу? Тэгэхээр таны яг мэрэгжлийн хүн, архитектор хүний хувьд те архитектур гэж юу юм бэ? Архитектор гэж хин юм бэ таны бодлоор? Инженерийн сэтгүүтээ хоссон урлагийн бүтээл би хувьдаа ойлгож явдсан да. Инженер архитектор хүний өөрийнх нь одоо олж авдаг боловсрол нь бол инженерийн мэдлэг зохиосон урлагийн артистик талын мэдээлэлтэй болдог тийм. Энэ хоёрыг хэрхэн сайн хослуулж одоо чадсанараа тэр хүний ур чадвар нь тодорхойлогддог болов гэж би боддог. Архитектур гэдэг юм бол өөрөө мэрэгжлийн одоо тухайн мэрэгжлийн нэр. Архитектор хүн бол одоо тухайн мэрэгчлэр мэрэгсэн хүнийг хэлж байгаа юм л да. Тэгэхээр архитектор Ариун Болд гэж хэмбэ те? Та яагаад анх энэ мэрэгчлийг сонгосон бэ? Сонирхолтой хөтлөгдөө сонгосноо? Яасан бэ? Ер нь их багын юм л да. Багасаа л зураг жоохон сонирхдаг байсан байна. Зурдаг байсан байна. Зургийн дугууланд явдаг одоо үзэсгэлэнд оролцдог тийм хүүхэд байсан байна. Тэр сонирхол нь явсаар тэгэл 10 дугаар анги төгсөх үед зураг төслийн хичээл болж хувираад. Тийм, тэр нь илүү давмгаалал энэ мэргэжлэр орсон да. Тэрнээс бол мундаг архитекторуудыг бол тухайн үед үнэхээр мэддэг байж те. Одоо архитектурын салбар гэж юу юм ч тэр ойлголмаар хүн байж. Энэ мэргэжлэр суралцаад ингээд одоо үдийг хүртэл ажиллаад эхлэхээр одоо энэ мэргэжлтэй улам хайртай болж ин л да. Тэр үед ямар азар энэ мэргэжлийг сонгосон энэ карьерл орсон гэдэгтээ их баяртай одоо баярлж явдаг л да. Тэгээ тэгэхээр одоо өөрийнхөө мэргэжил сонирхолтой одоо яг үдийд одоо Монголд те архитектурын одоо мэргэжил улам их шаардлагатай болж байна те. Тэгэхээр яг та одоо өнөөдөр хаана ямар ажил хийж байна? Энэ тухайга танилцуулъя. Одоогоор Innovation гэдэг өөрийн одоо компани байгуулад ажиллаж байна. Ер нь одоо мэргэжлийн хуульч гэсэн, архитекторч гэсэн, инженерч гэсэн өөрийнхөө фирмийг байгуулад тэгээд өөрсдийнхөө багийг бүрдүүлээд ингээд ажиллана гэдэг нь бол мөрөөдөл нь байдаг байх гэж ойлгодог. Тэгээд одоо мөрөөдөлтөд хүрэх эхний ялхан дээр одоо тулчаал байж энэ одоо хэн бэ гэдгээ би өөрөө хэн бэ, юу сурсан гэдгийг одоо л гаргах цаг маань болж ин гэж ойлгож байна. За манай компани ер нь архитектор дамгаалцсан одоогор байгаа тийм. Одоо архитектурын анги төгссөн оюутнууд дөнгөж төгсөж байгаа залуучууд бас байна. Тэгээд хамтраад нэг баг болоод одоо нэгнээсээ суралцаад явж байна. Одоо манай архитектор Норвег шилдэг одоо яг нөхдийн байшингийн деталь зураг интерьер дээр ажиллаж сууж байна. Архитектор энэгтгэж зөвхөн компанид архитектораар бас олон жил ажилласан туршлагатай.
одоо бид хамтраад ингээд их бол манай construction manager одоо барилгын зураг төслийг одоо interior болон exterior барилгын зураг төслийг одоо амьдрал дээр бий болох бодис проект болгоход оролцдог. Тэгээд манай багийн зарим гишүүд одоо гадар ажилдаа явж байна. Иймэрхүү одоо бүтцтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Залуу архитектор Ариун болд буюу захим ертөнцид Арукамо гэдэг нэрээр хүмүүс андахгүй. Тэрээр ажлын анхны гараагаа оюутан байхдаа эхэлсэн бөгөөд Монголын хүчирхэг компаниудын нэг болох MCS компани барилгын салбарт хөл тавьж эхэлж байхад анхны ажилчдынх нь нэг болон ажиллажээ. Энэ хооронд дадлагын ажилтнаас архитектор болон дэвшиж бидний мэдих томоохон төслүүдэд гадны мэрэгчлэлтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан Ариун туршлагатай. 2001 онд сургуулийн архитектурын ангид төгсөөд MCS компанид оюутан байхаас дадлагжигч байдлаар ажиллаад гэрээд ажилчин байдлаар ажиллаж байгаа төгсөөл MCS компанид орсон. Анх одоо MCS компани барилгын салбар руу орж явахдаа анхны л архитектор нь болж орж исэн дурсамжтай. Тэгээд 13 жил шахуу MCS компанид ажиллаад тэгээд одоо ажиллаа өгөөд өөрийнхөө одоо компаниг байгуулад ажиллаж эхэлж байна. One Design студид интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. She remembers what her mother said. Don't talk to strangers. It's just a simple thing you gotta say. Look out for danger. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to talk to. Одоо өөрийн гавьяа шагнал зөндөх байгаа гэж сонслоо. Энд ч гэсэн ингээ зөндөх өрөөстэй байна. Хоёлаа энэ бүтээлүүдтэй танилцгаа. Авсан шагналуудаас нь. Тэгээ. Ер нь одоо ажиллаж байсан туршлага маань гэх юм бол одоо яг уран бүтээл хийх юм цаг зав маань бага. Үндсэн ажил маань болохоор захиалагч талын архитектор байсан учраас тий. Одоо захиалагч архитекторын хийдэг үүрэг нь бол тодорхой нэг архитектортай одоо автортай проектыг яг тэр зургийнхын дагуу мөн захиалагч нарын одоо сэтгэлд нийцсэн захиалагч нарын одоо үйл ажиллагааг одоо хянах захиалагч талаас одоо проектын үйл ажиллагааг захиалагч талаас хянах ийм ажил хийж исэн байна. Ажлынхаа хажуугаар мэдээж архитектор хүн учраас зураг төсөл одоо зохиож байсан. Одоо тэдгээр зураг төслүүд маань бас ганц хоёр гайгүй юм дуулгасан юм байгаа. Энэ одоо хамгийн бахархаж явдаг Шагнал. Тэгээ шагнал гэж ярих уу одоо тийм бүтээлийг маань одоо урамшуулсан зүйл маань бол энэ Монголын архитекторуудын эвлэлийн шилдэг бүтээлийн гэрээгээ байгаа. 2005 онд Irish Pub, Grand Irish Pub төслөөр тийм энэ шагналыг авч ирсэн. Энэ нь бол одоо тухайн жилдээ архитектурын шилдэг бүтээлийг нь шалгууруулад олгодог шагнал юм. Тэгэхээр одоо тэр жилдээ бол үнэхээр миний аз од гэсэн жил. Монголын архитекторуудын эвлэлээс одоо гардуулсан энэ хүү шагнал бол тухайн одоо газрын хамгийн дээд одоо шагнал байгаа тийм. Тэгэхээр тухайн жилд 2005 онд үнэхээр од гэсэн сайхан жил байсан байна. 2013 онд одоо сүүлийн байдлаар бол
хам бомбот нисэх онгоцны буудлын төслөөр тухайн төсөл маань бол ганцхан автортай ганцхан архитектортай барилга биш, олон архитекторуудыг хөлбөмбөл шингэсэн татах хүч компани бүтээл байгаа. Тэгээд тэр барилга дээр одоо архитектор талаас оролцсны одоо оны шилдэг барилгаар тодорсон хам бомбот нисэх буудал маань. Энэ бас их бахархштай гэж ойлгож явдیں۔ Энэ бас гаднах хэлбэр төрсөн ерөн шагнал өргөмж батламжуудаас их өрмөц шагнал байх шиг байна тий. 2008 онд Expo Zaragoza олон улсын экспо энэ жилд 4 жилд нэг болд юм байна. 2 жилд одоо Sub Expo туслах экспонд явагдсан юм байна. Тэр туслах экспонд Монгол улсаас төлөөлж оролцсон одоо Монгол улсын павильоны дизайныг гаргасан бас тодорхой амжилтанд хүрээд энэ дизайн, энэ production and management гэдэг юм шагнал авч ирсэн. Дизайн гэдэг нь одоо миний шагнал гэж би ойлгож явдیں۔ За баяр хүргэе. Тэгэхээр архитектор гэдэг мэрэгжлийн одоо бусад мэрэгжлээс те илүү онцлог одоо танд хамгийн сайхан санагддаг те би л энэ мэрэгчлээ зөв сонгосон шүү гэж та түрүүнд хэлжсэн шүү те. Тэгээ хамгийн сайхан одоо оргил үеинчэд юм уу те кайф авдаг үе мэдрэмж ч юм уу те энийхээ тухайд ярихгүй. Мэргэжлийн онцлог ер нь хамгийн их гоё онцлогтой мэргэжлийн болоо гэж боддیں۔ Ягаад одоо тэгж байгаа юм гэхээр бидний одоо уран бүтээл архитектурын бүтээл маань 50-60 жил хамгийн багтаа ярихад тийм настайгаар тоологдно. Тэр хугацаанд одоо миний уран бүтээл хүмүүст байнгын одоо үзэсгэлэнд тавигдсан мэт уран бүтээлээ хүргэж байна. Энэ маань өөрөөсөө бидний ирээдүйн карьерт нөлөөлөх мөн тухайн хүний одоо өөрийнх нь зан чанар одоо өөрийнх нь дотоод сэтгэлийнх нь бас нэг илрэл болж тэнд тавигдчихэдэг учраас бүтээл бол тавигддаг учраас одоо тэрийг харж одоо хүмүүст хүргэж тэрнгээрээ бахархаж явах одоо хамгийн одоо жаргалтай санагддаг юм да. За та одоо өөрийн ажиллаж исэн туршлагуудаасаа яриад сүүлийн одоо 7-8 жил хүчин зүтгэсэн проект маань бол одоо Central Tower, Shangri-La олон улсын сүлжээ буудлын төслүүд байгаа. Одоо мөн баригдаж байгаа олон улсын зэрэглэлтэй 5 одтой зочд буудлын баригдаж байгаа. Энэ төслүүд дээр одоо нэг эдис нь болж ажиллана гэдэг бол миний хувьд их аз авшаан байлаа. Тэндээс асар их одоо туршлага одоо суралцсан, хуримтлуулах биш суралцсан гэж барыг сургууль явж байгаа юм шиг л санагдчих тэ. Тэгж шинтэж одоо ажиллаа хийжсэн гэж хэлэхэд бодно да. Тэгэхээр таны туршлагаас харахад ингээд олон улсын төсөл дээр те олон улсын өөр одоо архитекторуудтай зөндөх ажиллаж исэн байна. Тэгэхээр тэдэнтэй хамтран одоо ажиллахад ямар бэрхшээлтэй ч юм уу те давуу талтай ингээд нийцтэй байдлууд гарч ирсэн бэ? Монгол архитекторуудын ур чадвар гадны ямар ч архитекторуудтай одоо хүл нийлүүлээ алах боломжтой юм гэдэг ихний одоо удаа тэгж ойлголттой дөнгөж болж эхэлсэн тийм. Тэгээд тэр чин ажлын талбар л учраас яг тэр одоо ажлынхаа нэг хэсэг нь болоод ингээ явхаар гадны архитекторууд гэдэг чинь тийм одоо бидний төсөөлөдөөсөн шиг тийм ондогч хүмүүс бас биш. Бид нэр бас тийм уу биш те. Тэгээ юу нь бол нэг л төвшний хүмүүс юм байна. Адилхан л бүтээлүүд хийд юм байна. Адилхан л нэг юмны төлөө хөдөлмөрлөл үр дүнд хүрдэг ийм процесстэй байд юм байна. Тэрийг илүү ойлгож авсан. Одоо гадны одоо стандарт олон улсын жишг гэж байгаа те. Барилгыг бариулах мөрж байгаа норм дүрм хүртэл өөр байгаа. Тэднэрийг одоо ойлгож судлаад тэдгээр архитекторууд одоо зөвхөн архитекторууд шин том инженерингийн том багуудтай ингээд хамтарч ажиллаад ирэхээр одоо ийм стандартаар бид нэр ирээдүйд юу нь явах хэрэгтэй юм байна. Дэлхийн түвшний юмнууд ингэж явагдсан юм байна гэдэг үндсэн ойлголтыг
одоо олж авсан гэж бодож байгаа. Архитектор Ариун Болтын нэг сонирхол нь фото зураг бөгөөд тэр дундаа архитектурын гэрэл зураг авах гинэ. Тэрээр интерьер болон барилга байшингийн олон сонирхолтой зургуудыг авсан бөгөөд Flickr хуудсандаа байршуулдаг юм байна. Эдгээр зургууд нь энэ цаг үеийн түүхийг өгүүлэн бодит баримт болон үйлдэх нь дамжиггүй. Та түүний зургуудыг сонирхохыг хүсвэл www.flickr.com фотос Arukamo хуудасаар зочлоорой. Анх гэрэл зураг сонирхох болсон шалтгаан нь ер нь архитектор хүмүүс өөрсдөө одоо хагас артист уран бүтээлч хүмүүс учраас өөрсдийнхөө хийсэн бүтээлүүдийг одоо буулгаж үлдээх шаардлага одоо мөн буулгаж хүмүүст үзүүлэх, хүргэх, тэрүүнгээр өөрийнхөө портфолиог үүсгэх тийм шаардлага тулгардаг учраас одоо гэрэл зургийн ерөнхий мэддэхүүнийг бол заашгүй мэдэх шаардлагатай байна гэж ойлгосон. Тэгээд анхны камер маань одоо 500D гээд камер байгаа. Анх 2009 онд аваад өөрийнхөө одоо оролцсон хийсэн бүтээсэн проектуудын зургийг аваад тэрийг ингээд Монголын Flickr-чд гээд сайтад одоо оруулж эхэлснээр л ер нь бол сонирхол маань хобби болж хуурах, гүнзгий их тийм боломжууд үүссэн л дээ. Монголын Flickr сайт маань одоо 1400 гаруй гишүүнтэй. Тэдгээрийн бүтээлүүд ингээд байнга өдөр болгон орж байна. Тийм донд архитектурын, фэшн, хөрөг янз бүр жанраар авдаг хүмүүсийн зургууд орж байна л дээ. Тинчээс одоо миний удирддаг зарим бүлгүүд гэвэл Монголын фэшн beauty group энд бол Монголын Flickr-чдийн фэшн төрлийн авсан зургуудыг ингээд одоо сортлох ийм зорилго агуулсан групп байдیں۔ Мөн нэг л бус зураг гэдэг энд бол бас одоо өөрийнхөө өнцгийг олцсон dark goth стилүүд голцоо дамгаасан зурагчид бүтээлээ оруулдаг ийм групп байдیں۔ Монголын хот одоо Монголын хотуудын тухай тэдгээрийн одоо өвөнжөө процессүүдийг ч бас ишээ оруулж болдог юм хотын тухай сэдвтэй групп байдیں۔ Монголын архитектурын зургийн групп. Одоо энд бол одоо гэрэл зураг сонирхдаг хинч байсан өөрсдийнхөө бүтээлийг оруулаад тэнцэнээс өшөө энэ дотроо салбарлалцсан энэ группүүдийг судлаад ингэх юм бол өөрсдөө сурах тэнцэнээс бас одоо бусад зурагчидтай зөвхөн зурагчид биш архитектор, интерьеристүүдийн дотор бас явж байгаа учраас хоорондоо одоо уран бүтээлийн талаар санал солилцох юм боломж бүтдээ. One Design студид нь интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. Бид хуучны нэгэн барилгыг сонгон фото зурагт буулгаж авахаар түүнтэй хамт явсан юм а. Энэ бол Монголын байгалийн түүхийн музей. Энэ музейн барилгын насжилт дуусаж нурахад хүрсэн учраас үзмрүүдийг нь шилжүүлээд эхэлжээ. Энэ түүхийн музейг удахгүй нурах ч юм байлээ. Оронд нь одоо ямар нэгэн объект босох байлгүй.
Тэгэхээр архитектор бидний бас нэг одоо үүрэг бол энэ түүхийн дурсгалт барилга байгууламжуудаа одоо өөрсдийнхөө өнцгөөс харж тэрийг буулгаж архивлаж одоо авч үлдэж хойч үеийнхэндээ бас энэ орон зайд урд нь ийм объект байсан юм шүү. Тэгээд энэ объект одоо ийм наслаад ийм одоо Улаанбаатар хотыг ийм өнгө үзэмж чимэглэж байж байгаад ингээд одоо дараагийн объект болсон шүү гэдэг энэ түүхийг авч үлдэх бас юм давхар үүрэгтэй байдаг гэж ойлгодог. Тэгээ миний хувьд энэ нуранхаас өмнө зургийг өөрийнхөө бас мөнхлөх гэж оролдож байна. Өөрийнхөө одоо өнцгөр хадгалах гэж оролдож байна. Тэгээ энэ одоо 5D Mark II камер 16-35 линзтэй одоо объектыг буулгаж байна. Ер нь бол аливаа барилгыг одоо буулгаж үлдээнэ гэхээр тухайн барилгын өөрийнх нь одоо энэ хотод одоо яг энэ орчинд яг энэ цэг дээр байгаагийн мэдэрч тэ түүнийг одоо хотод хүмүүст яаж хүрдэг байсан тэр өнцгөөс нь аль болох буулгаж үлдээвэл ер нь төхөмжтэй гэж боддیں۔ Сая нэлээд тойроо явлаа. Ер нь бол нэг одоо хичнээн өргөн өнцгийн дурантай байсан чинь нэг кадраар барилгыг буулгачаар нөгөөх нь ерөнхийдөө давчтаад идэг. Өргөн өнцөг бас хит гажилт өгдөг учраас барилгын одоо өнцөг болонгуудыг бол перспективт оруулаад одоо тийм төхөмжтэй дүрс бас үүсэхгүй байх магадaltaй. Тийм учраас одоо ялангуяа ийм богино зураг авах боломж багтаа талаас нь авах үедээ 2-3 кадраар одоо панорам маягаар буулгаад дараад нь тэрийг нийлүүлэх тэнцэнээсээ нэгдсэн нэг одоо дүр төрхийг гаргаж ирэх ийм арга хэрэгэлдэг. Миний хувьд бол одоо байгалийн төрхийн музейг урдаас нь 3 панорамдад буулгачлаа. Хойтлоор нь тойрж бас одоо дотор арк хэсгийг нь буулгалаа. Одоо ерөнхийд нь нэг энэ орчинтой нуйлсан нэг зураг буулгаад тэгээд юу н болж байна да. Барилга маань ерөнхийдөө хотын бас нэг хэсэг учраас одоо орчин тойрны хөдөлгөөнт төсөөд хөдөлгөөнт объектуудтай түүний харьцаж байгаа харьцааг бас одоо зөв буулгаж чадвал тохиромжтой. Сайн авсан зургуудаа ер нь бол нэг 100 гаруй кадр авсан байна. Одоо энэ чинь select хийгээд нэг set зураг гаргах төлөвлөгөөтэй байна. Одоо барилгын яг ийм одоо фасадны зургуудыг ялангуяа ийм орчны хөдөлгөөн ихтэй урдуур машин дэрийг холигсон олон гэрлийн шугам давхцсан тиймэрхүү зургийг бол ойроос айлуулах одоо өргөн өнцгөр олон кадр авч байгаа дараад нь тэрийг нийлүүлж одоо үндсэн зураг гаргаж авдаг байгаа. Тэгээд одоо фасадны хэсэг дээр бол бид нэр одоо 2 зураг сонгочод ийж байна. Одоо ойроос авсан машин дэрэг айлуулах яваад өнгөрсөн үед авсан 3 кадраа сонгоод авчлаа. Одоо энэ гурыг ингээд нийлүүлээд ерөнхий одоо зураг маань иймэрхүү дүр төрхтэй гарч иж байна. Одоо энэ зурган дээр ажиллаад одоо энэ уул зургийн хэсэглэлүүд эдгэрийн энэ давхцлыг янзлна. Одоо өшөө энэ одоо би миний сүйдэр орцсон байгаа нь ингээ 3-4 хар болж харагдаж байгаа. Өшөө замын уул зуруудыг бол бас тэгсэлж янзлна. Ингээд ерөөхдөө нэг юм фасадны зураг гарч байна. Хэрвээ бид нар холоос авсан бол урд хөдөлгөөнтэй объектууд их байгаа учраас олон машин бидний одоо объектыг таглах магадaltaй. Өөрийн болгож авсан юм бүтээлээ одоо сет зураг болгоод тэгээ өөрийнхөө одоо гэрэл зургийн сайт дээр тавиад
адилхан мэрэгжлийн зурагчид болон одоо мэрэгжлийн бус янз бүрийн зурагчтай санал бодлоо хуваалцах юм боломж үүсдэг юм аа. Фото зургийг зүгээр нэг өнцгөөс дарах биш. Олон цэгээс авч тэр зургуудаа тусгай програм ашиглан нийлүүлэн сонгосон барилгынхаа бүхий л хэсгийг багтаасан нэг зургийг бий болгодог юм байна. Ингээд байгалийн түүхийн музейн зураг бэлэн боллоо. Оруулсан зургуудаа одоо вебсайтад оруулсан зургуудаа зөвхөн санал солилцох одоо биш. Нөгөө одоо авсан зураг маань сүлдээ боломжийн болоод хүмүүсийн сонирхол төрөөд ирэхээр Getty Images гэх мэт stock фото сайтууд сонирхоод зургуудыг маань ингээ авч ихсэн. Зургууд маань нэг сард нэг зураг зарагдчихад идэг. Гэх мэтлэнгээр ингээ одоо боломжийн авдаг болоод ирвэл тэр маань бас мөнгөч болох боломжтой байд юм байна. Одоо хийж проектууд гэвэл одоо Апо трейдинг компани офисын барилгын өргөтгөл дээр ажиллаж байна. Энэ хаан бомбот гэдэг чинь түрүү жилийн шилдэг барилгаар шалгарч ирсэн барилга шүү дээ. Ер нь концепц нь энд харагдчихээн да. Монгол гэрийн ерөнхий хэлбэр, Монгол гэрийн хамны ромбын хэлбэр, тооны хэсгийг интерьерт нь шингээх. Тэгээд тухайн орон нутаг баригдаж байгаа өмнө хам бомбот орчин нь бол ерөнхийдөө говийн байгаль ямар хөө гэдэг тэнцэнээс энэ компани өөрийнх нь одоо үйл ажиллагааны чиглэл тэр бүхэн дээрээс ингээд энэ сэдвүүдийг батж гаргаж ирсэн байж байгаа тийм. За энэ хажуу талд нь байгаа энэ болохоор танай компани лого юу? Тийм манай компани нэр маань бол ерөнхийдөө Design Innovation гэдэг үгийн нэгтгэл байгаа тийм. Дизайн шин санаа одоо бүтээнэ гэсэн утгаар илэрхийлж байгаа юм. Энэ Grand Khan Irish Pub гэдэг энэ түрүүн архитекторуудын эвлэлээс шагнал хүртсэн одоо бүтээл нь мөн үү? Тий 2005 онд хийсэн ажиллагаа. Тухайд энэ манай одоо годомжинд тийм яг зөвхөн бар рестораны зориулттай тухайсаа объектын мөртлөө тийм өрмөц шийдэлтэй тийм шилэн фасадтай тийм барилга ховор ээжлтэй 2005 онд. Тэгээд тухайн үед л бас өрмөц болсон болов гэж боддоо штэ. Апо офцет компани Capital Center байлгаа одоо бас баригдсан. Энэ дээр бол бидний оролцоо энэ фасадны шийдэлтэй өнгө будаг энэ одоо өөрийнх нь зураг төслийнх нь үндсэн фасад нь бол их энгийн байсан учраас тэр арай ивдээд арай орчин үеийн стил рүү оруулсан тийм хөлбрээр батлагдаад одоо энэ хөлбрээр фасад нь хийгдсэн байж байгаа. За тэгэхээр таны болон танай багийнхантай мөн хийсэн бүтээл ажлуудтай бүгдэнтэй сайхан танилцлаа. Үнэхээр их таалагдлаа. Мундаг бүтээл ажлууд хийсэн байна. Ингээд цаашдаа ч гэсэн та бүхний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсээд улам гой гой шийдэл загвартай бүтээлүүдийг бий болгоорой гэж хүсмээр байна. За баярлалаа. Мөн танаа нэвтрүүлгийн хамт олонд баярлснаа илэрхийлж байна. Монголын архитекторууд, уран бүтээлчд, дизайнерууд эдгээр уран бүтээлийг одоо захиалагч, иргэдэд зөв талаас нь үр дүнтэйгээр хүргэж байгаа. Өдий 50 дугаар хийцэн хамт олон ийм их туршлагатай одоо хамт олон бидний манай компани дээр хүрэлцэн гэж манай үйл ажиллагаатай танилцсанд их бидний хувьд их аз шантай хэрэг болж байна гэж ойлгож байна. За баярлалаа. Манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ бидэнд хүргэхийг хүсвэл доор хаягаар холбогдорой. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.